Улсын хурлын цаг тойм мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах эргэцэн хувьсгалыг хийх нүр их ажил энэ удаагийн парламентын гол ажил юм а. Тэгвэл өнгөрч байгаа 7 хоногт засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид энэ хуулийн онцлог заалтуудаас танд хүргэж байна. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг хэрхэн яаж тогтоох вэ? Зарим аймагуд нь хот болох юм уу? Эсвэл сумдуудыг нэгтгэх юм уу гэдэг ийм хүлээлт бол байсан. Тэгвэл засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хэрхэн тусгасныг та бүхэнд харуулъя. За аймаг сум нийслэл дүүргийн хэлийн цэсийг засгийн газар өргөн мэдүүлснээр улсын хурал батлана. За тэгвэл баг хорооны нутаг дэвсгэрийн заагийг аймаг нийслэлийн засаг дарга нь өргөн мэдүүлснээр аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тогтооно. За хамгийн гол нь ингэж хэрвээ өөрчлөхөөр болсон бол иргэдийн саналыг үндэслэх гэдэг ийм үг хэлбэр бол орсон байгаа. За иргэдийн саналыг үндэслээд мөн иргэдэд үзүүлж байсан, урд нь тэр үзүүлж байсан үйлчлэгийг дордуулахгүй байх ёстой гэдэг ийм зарчмыг бол баримталж энэ нутаг дэвсгэрийн нэгжийг бол өөрчлөх боломжтой гэж энэ хуулийн төсөлд бол тусгасан байгаа юм а. Тэгэх юм бол үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нөгөө иргэдийн саналаар дээр нь тухайн нутгийн хурлын саналыг авч иж тэр нэгжийг өөрчлөнө гэж юм явж ирсэн байхгүй. Тэгэхээр үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэрнийг давхар цоож байсан хурлын саналын нэгд иргэдийн саналыг авч байгаа юм чи хурлын саналыг давхар авах шаардлагагүйгээр хассан. Бид нэр тэрийг процессжуулаад арай тодорхой болгоод энэ өөрчлөх асуудлыг зөвхөн засгийн газар санаачлаа гэж. Биднээс асуугаад шүү дээ энэ аймаг сумдаа яагаад томсохгүй юм. Энийг чинь хэн хийх юм бэ гэхээр засгийн газар санаачлах хэрэгтэй судалгаа тооцоогоо. Тэгэхээр энэ боломжоо бүрдүүлсэн. Энэ цаашаа энэ хуулийг гараад ирэхээр засгийн газар энэ манлайлал, энэ төлөвлөгөө, энэ бодлогоо энэ дагуу гарах хэрэгтэй юм. Энэ боломжууд бүрдсэн байна. За энэ хуулиас хүлээж байсан олон нийтийн томоохон нэг хүлээлт болон орон нутгийн бие даан хөгжүүлэх, эдийн засаг төсвийн эрх мэдлийн нөгөх чиг үүргийн тодорхой болгох гих мэт мөн тодорхой тулгамдсан асуудлуудаа өөрсдөө бие даан шийдэх ийм боломжийг нь олгооч гэдэг ийм хүлээлт бол байсан. За тэгвэл энэ удаагийн хуулиар энэ бүх хүлээлтүүдийг шийдвэрлсэн ийм томоохон алхмыг бол хийлээ. За тэр төсөв санхүүдээр л гэхэд аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тодорхой хувийг тухайн орон нутагт нь үлдээж авах ийм том шийдвэрийг гаргасан. За мөн концесс болон үнэт цаас гаргах. За аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурал нь энэ асуудлыг шийдвэрлэхээр энэ хуульд бол ингэж өөрчлөлт орууллаа. За тэгэхээр энэхүү өөрчлөлтийг бол олон нийт болоод тухайн аймаг засаг даргаар ажиллаж байсан гишүүд мөн орон нутгийн удирдлагууд бол дуу нэгтэйгээр дэмжиж байгаа хамгийн зөв зүйтэй алхам хийлээ гэдэг сайн үр дагавар дагуулах ийм өөрчлөлт боллоо гэж үзэж байгаа юм а. Хуучин би зөвхөн нэгэн жишээ дурдахад Монгол улс бол 330 сумтай тийм үү? 330 сумн дээр төвлөрсөн татварын бараг үндсэндээ 60% дандаа дээш нь аймаг руу эсвэл дээш улсын төсвөл рүү татаад явчихдаг байсан. За тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтөөр бол бид тодорхой нэр төрлийн татварыг орон нутагт нь үлдээдэг болж байгаа. Жишээ нь хүн амын орлогын албан татвар. За аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40%. За үйл хөдлөх хөрөнгийн татварын хураамж, газрын татрын хураамжууд гэх мэтлэн ингээд. За энэ дээр нь нэмээд тухайн орон нутаг өөрөө тодорхой нэр төрлийн татвар хураамжуудыг өөрсдөө тавьдаг. За хамгийн наад захын жишээ бол энэ малын хуулийн татвар. Сая улсын хурлаас 21 оны улсын төсөв батлахад малын хуулийн татвартай байж болно. Энэ нь бол хамгийн доод 1000 төгрөг тэрнээс дээшээ байж болно. Тэрийг хэдэн төгрөг байхыг тухайн сумын иргэдийн хурал нь, тухайн аймгийн иргэдийн хурал нь шийднэ гэж хэлж шүү дээ, тийм үү? Тэгэхээр яг ингээд бид нар тооцоо хийж үзсэн л дээ. Тэгээ ямар эдийн засгийн ямар эрх мэдэл орон нутагт шилжиж байна вэ гэхээр. Тэгээ Монгол улсын өөрийнх нь төсвийн орлогот чинь бараг үндсэндээ 10 их найд төгрөгийн төсвийн орлого байдаг шүү дээ. За 9 орчим тийм үү? 10 их найд. Тэгэхээр орон нутагт бол бид нар 1 их найдын төгрөгийн татварыг нөгөө дээшээ сангийн яам руу төвлөрүүлдэг биш. Орон нутагт нь үлдээдэг болж байгаа байхгүй. Энэ бол орон нутагт маш том эрх мэдэл ирж байна гэсэн үг. Том алхам бол орон нутагт төсвийн эрх мэдлийг өгч байгаа. Маш том эрх мэдлийг анх удаа өгсөн. Энэ бол баг энэ үндсэндээ энэ хуулийн баг амин чухал зүйл заалт болж байгаа гэж ойлгож байна. Яагаад юун дээр гарч ийн вэхээр төвлөрлийг сааруулна л гэж яриад байдаг. Үндсэндээ бүх эрх мэдлийн төвлөрөл, төсвийн эрх мэдлийн төвлөрсөн баг. Засгийн газар яамда. Тийм учраас
тухайлбал дүүрэгт төсвийн эрх мэдлийг ямар төсвийн татварыг орон нутгад нь өгж байгаа вэ? Үйл хөдлөх хөрөнгийн албан татварыг дүүрэгт нь өгж байгаа. Дүүрэг 100% өөртөө төлөвлөрүүлнэ гэсэн. За газрын төлбөрийг хуучин бол газрын төлбөр 100% нийслэл 100% хамждаг байхгүй дүүргийн төлбөр дотор. Сумынхыг болохоор аймаг нь хамждаг. За сум дүүргийн хүн амын орлогын албан дотор сум дүүрэг өөрөө 100% хамжих. За ингээ бодоход тухайлбал манай тойргийн 21 дугаар тойрог гэхэд зарим нэг дүүргүүдээр ингээ тооцоолж үзэхэд үндсэндээ баг энэ хуулиар 6-7 тэрбум төгрөг дүүрэгтээ үлдэхэр байгаа байхгүй. Бололцоо үүсэж байгаа энэ хууль дээр маш том өөрчлөлтөө гэж ингэж харж байгаа. За энэ хуулийн гол томоохон зохицуулалт бол засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгожээ. Ингэснээр нэгжүүдийн чиг үүрэг хоорондоо холилдох, давхцах зэрэг үр дагавар үгүй болох учиртай. Эдийн засаг төсвийн талаар, бодлого тодорхойлж хэрэгжүүлэх талаар, үйлчлэгийн аж ахуйн талаар зохицуулалтын шинжтэй ажил зэрэг чиг үүргүүдийг тодорхой наривчлан зааж өгсөн байна. Бид нар нэгдүгээрт энэ чиг үүргийг тогтоох зарчим гэж тодорхой гаргаад төрийн үйлчилгээ иргэдэд хамгийн хурдан бөгөөд шуурхаа ойрхон хүрэх тэр цэгийг тогтоож олъё. Гол юм бол аль шатны засаг дарагт чиг үүрэг ногдууллаа штэ. Ногдуулчаад гол тавьж байгаа шаардлага бол тэрэндээ таарсан санхүүжилт заавал дагжих ёстой. Үүрэг өгчөөд санхүүжилт юм уу? Бусад хуулиудаар эрх мэдлийн олгоогүй байх юм бол тэрийг заавал залруулж явах ёстой шаардлагууд энэ дээр тавьж байгаа. Тэгэхээр энэ бол миний бодлоор жишээ нь юу гэдгийг байгаль орчныг хамгаалах асуудал гэтэл тийм ээ. Багийн дарга, сумын дарга, аймгийн дарга өөрийнхөө хариуцсан тустай ажилтаа болж байгаа. Тэрэнд нь таарсан санхүүжил, тэрэнд нь таарсан төрийн дэмжлэг тусалцаа очно гэдэг зарчим. За энэ бол магадгүй эхний анх удаа бид нар ингэж тэрийн чиг үүргийг наривчлал тогтоож байгаа учраас онсон алдсан юм байж магадгүй. Гэхдээ суур нь бол зөв, зарчим нь зөв. Тэгээд энэ хуулийн бас нэг онцлог бол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх хамгийн гол цэг буюу засаг захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж гэж бид нар хэлээр. Үндсэн нэгж нь бол сум дүүрэг байх юмаа гэж зааж өгч байгаа. Сум дүүрэг. Одоо ч юм бол ягаад энэ нөхлөөр ерөөсөө ихэнх эрх мэдэл, хөрөнгө, мөнгө, чиг үүрэг нь аймаг нийслэл дээр очиод толгон захаачаад байгаа байхгүй. Томорчоод байдаг. Дүүрэг сум дээр нөгөө эрх мэдэл нь очдгоо, хөрөнгө мөнгө нь очдгоо. Тэр нь очихгүй болохоор чиг үүрэг ч байдгүй. Нөгөө талаасаа бас чиг үүрэг нь байхгүй болохоор мөнгө нь очдгоо, эрх мэдэл нь очдгоо. Тэгээ энэ хуулиар бид нар бол ачааны хүндийг бол сум дүүргээрээ өөрүүлье гэдэг шаардлага тавьж байгаа учраас яагаад сум дүүрэг дээр байгаа юм бэ гэхээр нөгөө иргэдэд хамгийн ойрхон очих, түргэн үйлчилгээ үзүүлж чадах. Тэгсэн мөртлөө баг хороодыг бодвол илүү чадварлаг, болцоотой гэж тооцож байгаа учраас дээр нь энэ үндсэн хуулиар чинь бол энэ сум дүүрэг маань бол нөгөө цогцлбор байна. Нийгэм эдийн засгийн цогцлбор байна гэсэн нөгөө тэр заалт нь явж байгаа байхгүй. Тэгэхээр бие даасан цогцлбор болгож хөгжүүлэх тэрлүүн оруулж байгаамаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг улс төрөөс ангид байлгах тодорхой заалтуудыг оруулж өгсөн байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хариуцлагажуулах, иргэд сонгогчд нь хариуцлага тооцдог байх зэрэг заалтуудыг оруулжээ. За нэгдүгээрт бол сумын иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа хүн тодорхой шаардлага тавьж байгаа. За хоёрдугаарт нь бол багийн дараагаар сонгогдох улсуудад бас тодорхой шаардлагууд тавьж байгаа. 2024 оноос дээд мэргэжилтэй байх гэх мэтлэнгээр том босгоод бас тавигдж өгж байгаа. За сумын иргэдийн хурал энэ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг бас эргүүлэн татах юм зохицуултууд оруулж өгсөн. Манай иргэд гэдэг шүү дээ. Ингээд бидний төлөөлөл болж ажиллаж чадахгүй байна. Нэг сонгогдоод 4 жилийн дараа сонгогддог ийм нөхцөл байдлууд байдаг. Нэг сонгогдоод нөгөө шилээ хараалаад алга болцдог гэдэг ийм шүүмжлэлүүд байдаг. Тийм учраас сумын иргэдийн хурал, аймгийн иргэдийн хурал, дүүргийн иргэдийн хурал, нийслэлийн иргэдийн хурал сонгогдсон төлөөлөгч нар үнэхээр өөрийнхөө өргөсөн тангараг эсвэл юу гэдэг нь иргэд сонгогчдынхаа өмнө өгсөн амлалтуудаа биелүүлж чадахгүй хугацаанаас нь өмнө тэр төлөөлөгчийг бүх иргэдийн хурлын төлөөлөгчдийг бас татдаг ийм зохицуултууд бас хийсэн байж байгаа. Нэг асуудал бол ерөөсөө орон нутгийн иргэд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө ярилцаж бас орон нутгийнхаа төвшин шийдэл гаргадаг тэр өргөн боломжийг нээх хүрээнд
нутгийн өөрөө удирдах ёс буюу тэр өөрийн удирдлагын асуудлыг нэлээд өргөн хүрээтэй зохион байгуулж одоо энэ нэгжийн хуулийн дотор их тодорхой тусгаж орууллаа. Энэ ч үүднээс одоо аймаг сумын иргэдийн төлөө өгчдийн хуралд тэргүүлэгчд гэж нэг бүтэц яваад тэнд бас нэлээдгүй асуудлууд шийдвэрлэгдээд байсан. Тийм учраас шууд иргэдийнхээ одоо төлөөлөл болсон тэр хурлууд нь өөрөө энэ асуудлаа шийддэг болгоод тэргүүлэгчдийг нь одоо татан болгохоор энэ одоо хуулийн үзэл санаанд тусч орлоо. Тэгээд дээр нь доод чатны энэ шууд ардчлалын болоод төлөөллийн ардчлалын байгууллагууд бас самдонлоо илэрхийлж бас асуудлуудыг хэлэлцүүлж байж болох тийм одоо бас боломжийг нээж өгсөн ийм хуулийн заалтуудыг бас тодорхой тусгаж орууллаа гэж ингэж хэлмээр байна. Засаг даргад нэр дэвшүүлэх түүнийг огцруулах үндэслэл журмыг үндсэн хуульд нийцүүлэн томилох гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулсан байна. Аймаг сум нийслэл дүүргийн засаг даргад нэр дэвшигчдэд тавих шаардлагуудыг өндөрсгсөн байна. За аймаг сум нийслэл дүүргийн засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсралтай, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан, шүүхийн ял шийдвэрээр тогтоогдсон татврын үр төлбөргүй байх, ялгүй байх зэрэг. Эдгээр дээр нэмээд ба короны засаг дарга нь дээд боловсралтай гэж нэмж оруулж өгчээ. Энэ засаг дарга гэдэг хүн чинь хурлын шийдвэрийг гүйцэтгэгч бас засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэгч гэсэн хоёр ажил хийж байгаа юм байхгүй. Манай энэ хослол гэдэг зарчим бусад орны ихэнхт нь одоо байхгүй л дээ. Тэгээ энэ хослол байгаа учраас аль алинд нь хяналт тэнцэлтэй эрхүүдийн шилжүүлэх хэрэгтэй. Одоогийн хуулиар ч яаж энэ хурал нэр дэвшүүлэх биш баг томилгоо хийгээд байгаа байхгүй. Ягаад гэвэл нэг удаа л татгалцсан дээжтний дарга ерөнхий сайд нь тэгэл хоёр дахь удаад нь тэр хүнийг шууд томилох үүрэг хүлээж байна. Тэр чинь томилох чинь эрх биш үүрэг болгож байна. Гэтэл хүн бусад одоо бүх хуульцсан практик хэрэгжилж байгаа томилгоо гэдэг бол тэр чинь бас тодорхой хэмжээний эрх дагалдаж байгаа байхгүй юу? Тэр бодлогоо явуулах, сонголтоо хийх. Гэтэл энэ тохиолдолд бол тийм биш. Тэгэхээр бид бол яасан гэхээр нэмээд зүгээр тэр санал оруулчаад хурал олонхороо нэрээ дэвшүүлсэн үнийг дээжтийн засаг дарга ерөнхий сайд нэг удаа л татгалцсан. Тэгээд өөр хүний нэр дэвшүүлнэ. Өөр хүний нь бол татгалцах хэрэггүй. Инхээр эцсийн үндэ хурал нэр дэвшүүлэх хэрэг хадгалж байна. Дээр нь үндсэндээ хурал давуу ирэхээр томилгоо хийж байна. Бид бол энэ удирдлагын тогтолцооны өмнө нь одоо шууд томилдог бай гэж энэ олон нийтийн яриад байсан, иргэдийн хүсээд байсан сум дүүргийн засаг даргын жишээлбэл одоо баг хороны дарга шууд тавьчмаар биш дээ. Энд чинь тэхгүй бол хэсэг бүлэг хүний одоо тохиролцоо намжрах гэдгийг бүлгэрхдэг байдлаар хэдүүн хувилдаа тавьчаад байна. Нэг бол иргэдээс шууд сонгож. Тэгэхээр эн чинь онлын өөрөө арга зүйн үндэстэй байхгүй. Тэгээ энийг нь хийх үүднээс бид нэр зүгээр ихний зөөлөн алхам хийж байгаа л хэлбэр. Энэ дотор бол шүүмжлэгтэр юм гарч болно. Гэхдээ ерөнхий байдлаараа одооний юу ч засахгүй үлдээ гэдгийг бодвол бас нэг алхам урагшилж байгаа. За бага үндсэн хууль гэгддэг орон нутгийн хөгжлийн гацаа тушааг тайлсан томоохон хуулийн ардын удаагийн парламент ийхүү гарч байна. Одоо шүүх эрх мэдлийн талаарх хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Эх 7 хоногт бид та бүхэндээ энэ талаар хүргэнэ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.